Ажилчид гинэт загасныг эцэг төсөж нэв. Алтлаг өнгөтэй загасны төрсийг гаргаж ав. Энэ бол дэлхийд амттан цогцлогддог хар загасны төрс юм. Эдгээр төрс нь Хятадын телевизийн Хятад орны амт нэвтрүүлэхээр 500 г нь 1000 юань хүрэх өндөр үнд хүрч байсан. Энэ 50 дахь хар загасны төрс бодлуулах үйлдвэр шинээр баригдсан хар загасыг хөлдөөж дараа нь ажилчид хамгийн хурднаар загасыг эцэг утгаар төсөж амтлаг өнгөтэй хар загасны төрсийг гаргаж авна. Зөвхөн ийм нэг хамтын ажиллагааны үр дүнд хамгийн богино хугацаанд хар загасны төрсийг шинээр нь хадгалах боломжтой. Гаргаж авсан төрсийг цэврөөсөөр угааж гадаргууд ирэх наалтан хавцыг арилгана. Үүний дараа даарчлах үе шат эхэлнэ. Ажилчид хар загасны төрсийг гадаргууг живс давсаар бүрээд тухайн модон татсан дээр тавина. Хэд хэдэн давхрыг өөрсний дараа дээр нь чулуу тавьж даралт үүсгэнэ. Хүн зүйл болон далайн давсан төрсний үсийг хурдан шавхад туслана. 6 цагийн дараа гадаргууд ирэх давсыг цэврөөсөөр зайлуулна. Дараа нь нарны гэрэл тавьж хатана. Зөвхөн салхи нарны тусгал татааснаар хар дагасны төрсний онцгой хамтыг гаргаж чадна. Үүнтэй зэрэгцэн ажилчид тогтмол хатааж буй төрсийг шалгаж байх хэрэгтэй. Хэрэг төрс хагарсан бол гидсний бүрхүүл ашиглан нөхөн зэрэгэн. 7 хоногийн дараа хэлбэр нь бөөрийнхээ махлаг болж улбаа шар өнгөтэй басан хар загасны төрс бэлэн болно. Хар загасны төрсийг олон аргаар идэж болно. Гэхдээ энгийн шар хаган хүний байгалийн амтыг хамгийн сайн гаргадаг. Шарсан төрсийг нэмгэн зүснэ. Гадаргуун баг зэрэг хатуу татварын зөөлөн наалтанхай. Алкоголтой хамт хэрэглээд тохирсон төгс зүүш шүү.